Хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Нийтдээ 2.5 их найд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хийх ёстойгоос одоогийн байдлаар 1.5 их найд төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Хөгжлийн банк нийт 5-аас 6 их усүрээс хөрөнгө босгож байна. Тодруулах юм бол Чингис бондын 1.5 тэрбум Америк доллар, мөн Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая Америк доллар, Самурай бондын 24.7 тэрбум йен их усүрүүдээс нийслэл эрчимгүйч барилга, орон сууц, авто зам, дэд үтц, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлж байна. Хөгжлийн банкны зүгээс өнөөдрийн байдлаар эрчим хүчний төслүүдэд 210 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг олгоод байгаа бол нэмж 116.1 тэрбум төгрөгийн санхүүжил болох дутуу байгаа юм. Харин орон сууц барилгын салбарт 977 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлсэн бол 2015-2016 онуудад нэмж 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийхээр төлөвлөжээ. Авто зам, дэд үтц, барилга, орон сууц, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүчний салбаруудад Хөгжлийн банк одоогийн байдлаар 1 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. За хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо бид студиуд зочныг хүлээж авах гэж байна. За манай студиуд өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат өргөдөө ирнэ. Ингээд зочноо студиуд хүлээж авъя. Тэгэхээр өнөөдөр Хөгжлийн банкнаас бас Улаанбаатар хотод санхүүжилж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулсан одоогийн байдлаар 1.5 их найд төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас бол тодорхой салбаруудад бол өгөөд байгаа юм байна лээ. Энэ талаарх мэдээллийг тодруулъя. Орой өндөргөө танд. Орой өндөргөө. Тэгэхээр яг одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас нийт хичнээн төсөл хөтөлбөрт одоо санхүүжилт олгоод байна. За одоо нийт орон даяар бол Хөгжлийн банкнаас бол хэдэн 100-аар тоологдох хэмжээний одоо төсөл санхүүжилж байна. За яг нийслэлийн хэмжээнд гэвэл бас овоо хэд болно л доо. За яг томоохон ажлуудаас нь дурдаад явах юм бол салбараар хэрвээ ярих юм бол эрчим хүчний салбарт гэтэл одоо 4 томоохон төслийг бол хэрэгжүүлээ санхүүжүүлээ явж байна. Үүн дээр юу вэ гэвэл мэдээж хэрэг 3 дугаар цахилгаан станцын 50 МВт өргөтгөл бол ашиглалтанд орчихсон байгаа. За яг үүнтэй адилхан гэхдээ илүү том хэмжээний ажил болох одоо 4 дугаар цахилгаан станцын 123 МВт өргөтгөл. За амгалангийн дулааны станцын станцыг барьж байгуулах ажил. Энэ 3 ажил бол Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр одоо ингээд санхүүжилттэй явж байгаа. За үүнээс гадна бас багнуурын нүүрс нуурхаа бол Хөгжлийн банкнаас бас санхүүжүүлээд орчин үеийн технологиор хангаад одоо ингээд багнуурын уурхаа хүчин чадлын нэмэгдээ явж байгаа. За томоохон төслүүдээс нэрлүүл жишээлбэл юм төсөл. За мөн одоо барилгын салбарт барилгын материалын салбарт гэвэл байшин үйлдвэрлэх комбинат нэг гэж одоо хуучин социализм үед ажилладаг байсан. Одоо манай энэ усрал барилгуудыг барьж ирсэн тэр үйлдвэр байгаа. За үүн дээр бол Германаас шинээр тоног төхөөрөмж оруулж ирээд одоо шинэ үйлдвэр барьж байна л да. Энэ ажлыг бол бас Хөгжлийн банкнаас санхүүжүүлээ явж байна. Энэ ажлуудыг хийгдснээр Улаанбаатар хотод бас өвөл байшин барилга барьж болдог болно. Тэгээд тав гэж байгаа барилгын салбарын гол асуудал бол бас удирдлагын шин чанартай гэдэг. Цаг их алддаг те өвөл. Тэгэхээр энэ ажил энэ үйлдвэр ашиглалтанд орсноор энэ асуудал тодорхой шийдэгдэх байх юм байна. За үүнээс гадна бол тав гэж Тоскийн буйн тухайн нэг хорооллыг санхүүжүүлээ явж байгаа. За цаашлаад Яарангийн орчмын одоо шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орсон хэд хэдэн хорооллын санхүүжилтийг шууд буюу бас баталгаа гаргах замаар санхүүжүүлээ явж байна. Тэгэхээр орон сууцны ялангуяа нийлүүлэлтийн тал дээр бол бас санхүүжилт олгоо явж байна л да. Орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн мэдээж хэрэг орон сууцны одоо нэгж одоо яг байрны үн бол буурах боломжтой бол. Тэгэхээр энэ ажлууд хийгдэж явж байна. Гэхдээ үүнтэй бас уялдаатаагаар бас нэлээд их дэд үтсэн ажлууд хийж байгаа. Үүн дээр юу вэ гэвэл саний ярьсан тэр эрчим хүчний төслүүд те. Энэ орон сууцны төслүүд энэ хоёр бол хоорондоо холбогдох ёстой юм л доо. Дэд үтсээр. Тэгэхгүй бол шинээр үйлдвэрлэж байгаа цахилгаан дулаан маань одоо хэрэглэгчтэй хүрч болохгүй юм тийм. Тэгэхээр мэдээж хэрэг шугамуд барих хэрэгтэй, шин шугам барих хэрэгтэй, хуучин шугамудаа шинжилж өргөх хэрэгтэй. Тэр энэ ажлууд маань бас нэлээд сайн яваад одоо 60-70% гүйцэтгэлтэй ажлууд маань зарим ажлууд нь ашиглалтанд ороод ашиглалт аваад ингэ явж байна л та. Энэ бол Улаанбаатар хотын одоо газар доорх дэд үтс байхгүй. Газар доорх бүтээн байгуулалт гэсэн. Бидний доор бол бас их том хэмжээний хот байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нүдээр харагдахгүй байгаа ч их том ажлууд хийж байгаа л да. Нийтдээ засгийн газраас 440 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгийг төсөөлөөд мөн бондын хөрөнгөөс өсөв шүү дээ. Одоо 200 тэрбум төгрөгийн ажил хийчихээд энэ тэр 200 тэрбумтай тэнцэх хэмжээний ажлыг нь бол нийслэл хотод санхүүжүүлж явж байна. За тэгээд дээрэс нь нэмэхэд бол саяных бол илүү одоо улсын секторын ажлууд л та тийм. Үүн дээр бас годамж төслийн уулзрууд нэмэгдэнэ. Хурдны замын ажлуудаа эхлэх гээд тэзүүгийн манахаас бас санхүүжүүлээ явж байна. За үүнээс гадна бас хэд хэдэн замууд одоо нийтдээ 20 гаруй замуудыг бол Хөгжлийн банкнаас санхүүжүүлээ явсан. Том замуудаас нь одоо чухал замуудаас нэрлэгвэл сонсгологийн зам одоо баригдаа явж байна. Одоо богдуулын одоо араар явж байгаа 17 км-ийн шинэ замыг бол бас манай санхүүжилтээр тавиад амжилттай одоо ашиглалтанд улсын комиссод авч байна. Энэ бол бас нэлээд олон жил хүмүүс өсвөлсэн тийм зам байна. Тэгээд хотын төвд бол бас нэлээд хэдэн шинэ замуудыг тавьсан.
зарим одоо төв аймаг руу орох замыг одоо манайх санхүүжүүлээ явж байна. Биокомбинат шугам фабрик руу орох нэг тоос босгоч ингээд маш их асуудал бас дагуулж ирсэн. Хэдэн жил дагуулсан тэр замыг бас тэр замын ажлыг санхүүжүүлээ явж байна. Тэгэхээр нийслэл хотоор бол нийтдээ 20 хэдэн замын томоохон ажлыг бол ингээд санхүүжүүлээ явж байна л та. За үүнээс гадна бол яг хувийн хвшилд бас нийслэл хотод яг үйл ажиллагаа болж байгаа. Хувийн хвшлийн төслүүдэд бол санхүүжилж байгаа. Энэ бол яаж очиж байгааг үйл яг нэг арилжааны банкнаар дамжиж очдог тэр хөтөлбөрүүдээр мань очиж байгаа. За энд бол экспортын нэмэгдүүлэх импортыг орлох 888 төсөл шүү дээ. Тэр төслийн хүрээнд бол нийслэл хотод бас нэлээд хэмжээний нийтдээ бол 100 орчим төгрөгийн санхүүжилт одоо очижсэн эсвэл очихоор батлагдчихсан ингэ байж байна. За тэгэхээр одоо нийслэл хотын маань үйлдвэрчлэн нэмэгдээд ажлын байр нэмэгдэх болов уу гэсэн тийм хүлээлт байна. За үүнээс гадна бол бас олон банкар дамжиж санхүүжиж байгаа 6 хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн 6 салбараас бол бас нийслэл хотод 190 холд авсан тийм хэмжээний санхүүжилт батлагдчихсан. Бас 112 гаруй тэр төгрөгийн санхүүжилт аваад явж байгаа ийм төслүүд байна. Нийт 2.5 их найт төгрөгийн төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн байгаа. Тэгтээ мөнгөнд дүн төрөний одоо 1.5 их найдын санхүүжүүлж гэсэн харин 1 их найт төгрөг нь бүлээгдэж байгаа гэсэн үг төслүүд. Таны хэлсэн төслүүд багтсан уу? За ийм байна. Нийтдээ бол бүх шийдвэрүүдийн нийлүүлэлт харахаар засгийн газрын болон хөгжлийн банкны төлөөлөл төрсөн үйлдвэрлэлийн шийдвэрүүдийг тийм ингээд нийлүүлэлт харахаар энэ шийдвэрүүдийн бүгдээрээ мэдээж хэрэг их хурлаас баталсан нэг шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт одоо хамаарагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ төслүүдийн бүгдээр ингээд нийт санхүүжилтийн дүнгийн одоо шууд бусаар буюу шууд зээлээр санхүүжүүлэх эсвэл баталсан даалтын аргаар санхүүжүүлэх энэ төслүүдийн нийлүүлэлт харахаар одоогийн байдлаар бол 2.5 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хэмжээнд хийхээр байгаа. За дийлэнх нь бол мэдээж хэрэг одоо улсын сектор буюу одоо дэд бүтцүүдтэй улсын томоохон бүтээн байгуулалтын ажлууд цахилгаан станцууд гэсэн тодорхой хэмжээ нь бол хувийн хвшлэх. За энэ 2.5 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний баталсан санхүүжилтээс одоогийн байдлаар бол за 9 сарын 30-ны байдлаар 1 их найд 68 тэрбум санхүүжилтийг хэдийгээр олгочод одоо 12 он, 13 он, 14 оны эхний 9 сарын байдлаар гэсэн үг шүү дээ нийтдээ. А цаашдаа 15, 16 онд үргэлжлүүлээд хийх санхүүжилт нь бол ойролцоогоор 1.5 их найд гаруй төгрөгийн хэмжээтэй ийм санхүүжилт байхаар байна. Гэхдээ мэдээж хэрэг энэ бол одоогийн байдлаар батлагдсан дүн л дээ. Одоогийн байдлаар бидэнд боломжтой байгаа их усрын хэмжээнд хийх ажил гэсэн үг шүү дээ. А цаашдаа хөгжлийн банк дахиад ингээ үргэлжлүүлээд хөрөнгө оруулалт босгоод шинэ их усрыг бүрдүүлээд мөн засгийн газраас бодлогоор ингээд төслүүд батлаа явах нь мэдээж хэрэг сайн мэдээ нэмэгдэл явах. Тэгэхээр санхүүжилтээ авсан ч гэлээ ажил нь удаашарч байгаа төр саадж байгаа төслүүд бий юу? Санхүүжилт авчгаад удаж байгаа төслүүд гэвэл бас нуугдах байгаа. За энэ дөр бол одоо гэр оролцсон дахин төлөлтийн дэд үтсийн ажлууд бас тодорхой хэмжээгээр яригдах хэрэгтэй болно. Энэ дөр бол яагаад гэж вэ гэхээр гэр оролцсон дахин төлөлтийн гол онцлог нь бол яг тийч одоо амьдарч байгаа айлуудыг айлуудтай тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрээд тэр газар нь байшин барилга байрсны дараа тэр айлуудад одоо нөхөн олгор хэлбэрээр одоо байр орон сууц олгох тийм тохиролцоотой. Үүн дээр бас одоо нийслэлийн нийт одоо мастер төлөвлөгөөтэй нийсж байгаа үгүй гэсэн ажил одоо зураг төслийн ажил нэлээд утсан тийм хүү шалтгаанаар энэ ажил бол жоохон удаашсан. Гэхдээ одоо бол ямар нэг гацаа байхгүй явж байгаа. Хэд хэдэн одоо 4 гол зэгт бол одоо гэр орон дахин төлөлтөй ажлын амжилттай хэрэгжиж явж байна. За үүнээс гадна яг хуу замын ажлууд дээр заримдаа нэг бага зэргийн удаашрал гарах нь байдаг. За энэ бол ерөнхий зураг төслийн төвшөнтэй холбоотой зураг төсөл нь одоо ямар нэг байдлаар хийгдэг байх юм бол тухайн ажил бас жоохон саатах юм гэдэг. Гэхдээ нийтдээ нийслэлийн хэмжээнд хөгжлийн банкны санхүүжилтээр одоо 22-23 орчим замын ажлыг санхүүжүүлэхээс одоогийн байдлаар бол ямар ч гэсэн 16 17 ажил нь бол бүрэн хэрэгжиж дуусчихсан одоо ашиглалтанд авчихсан тийм байдлаа. За энэ мэдчлэл одоо ч санхүүжилт авч ажиллаа эхлэхгүй удаашраад байгаа тохиолдолд эргээ санхүүжилтэд татах тийм заалт байгаа юу гэрээнд та товчхон хариулбал? За товчхон хариулбал ер нь бол боломжтой. Яг хөгжлийн банкны зүгээс бол зарим санхүүжилтийг одоо ер нь бол хийгдэггүй ажил дээр санхүүжилт өгөхгүй л дээ тэр бол боломжтой. Зөвхөн яг амьдрал дээр ингээ хийгдээд хийгдсэн тогтоогдоод тэ захиалагчийн зүгээс бүх хяналт тавьдаг компаниудын зүгээс тайлан материал нь орж ирээд за яг ийм тэдэн төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил бодитоор газар дээр хийгдсэн байна гэсэн тохиолдол манайхаас санхүүжилт өгдөг л дөө. Яг тийм хэмжээний одоо гүйцэл нь орж ирээгүй те. Яг бодиттой хэсэг нь тогтоогддог тийм төвшөнд байгаа санхүүжилтүүд манайхаас хэдийгээр баталсан байгаа боловч хийгдэл нь одоо хүлээхээс өөр арга байхгүй. Яг хуулийн хуулийнхаа дагуу бид нар яг л хийгдсэн ажил санхүүжилт. Тэгэхээр яг одоогийн байдлаар одоо хийцэн байгаа 1 их найд гаруй төгрөгийн санхүүжилт цаана дандаа бодиттой ажил болсон байна л. Тэр бол нэг талаас маш зөв баталгаа юм л да. Яг тэгж байгаа гэхээр бид чинь бондуудынхаа их усрыг ерөн төлөх шаардлагатай шүү дээ. Тийм болохоор хийгдэггүй хийсвэрийн үнд бол санхүүжилт ерөөсөө хийж болохгүй. Заавалчгүй бодиттой амьдрал дээр хэрэгжиж байгаа хэрэгжсэн тийм юм л санхүүжилт хийж.
За ярилцсан баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр манай студид хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мухбат хүрэлцэн ирж ярилцлаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. За. Үзэгчдээ